Шүлгийн хуралд оролцож байгаа хүмүүсийг танилцуулъя. За, хууль зүйн ухааны доктор Бэлэн Баатарч багш байна. За, иргэдийн шударга шүүх төрийн ус байгууллагын тэргүүн суулж Баатар. За, иргэдийн шударга шүүх төрийн ус байгууллагын өндөр зөвлөлийн гишүүн Амар сайхан. За, хуульч, эрх зүйч, мэнх төвшин гэх хүмүүс зөвлөлийн хуралд орж байна. За, та бүхэн би сэтгүүлч, чөлөө сэтгүүлч Наранбаатар. Тоон дотор үсэг билеглэгч Наранбаатарын дүү гэж явна гэж зарим нь гайхаж магадгүй. За, 2 жилийн өмнө хоногийн зээл буюу зээлийн боолууд гэж нэвтрүүлэг хийж, нийтдээ бол харьцангуй цөөн хүн амтай улсын төрлийн зах зээлийн ажгүй хангалттай. За, тэгээд төр засгийн төвшөнд үрдэн хүрсэн зээлийн хоногийн зээл буюу зээлийн боолуудын нэвтрүүлгийг батялт дэвтэр хийж, нэлээд олон хүмүүсийг өрнөөс салгаж, зарим одоо шүүхэн шийдвэрүүдийг зөв талаасаа гадахад нөлөөлсөн одоо юм хийж байсан. За, тэгээд энэ одоо бусмаг бас зарим асуудлын хүмүүсттэй холбоотой хэвлэлийн хуралд хамт оролцооч гэдэг одоо хүсэл тавьсан дагуу боловсруулж байна. За, сүүлийн үед Улсын хурлын гишүүн Нямбаатар Монгол улсын шүүхтэй холбоотой асуудлуудыг олон нийтийн анхаарал тавьсан. Шүүхийг угаасаа сантай муутай, захиалагтай, даалгавартай гэдгийг бол ерөнхийдөө манайх ярьж байгаа. Гэхдээ энд одоо бас нэгэн шинэ баримтыг хэлэх гэж байна. Бас арайч бас энд тулцсан байсан гэж бодсонгүй. За, энд Монгол улсын үйл ажиллагаа явуулж байгаа Хаан банктай холбоотой. Хаан банкнаас Монгол улсын дээд шүүхэд явуулсан нэгэн бичиг байна. За, энийг би бас та бүхэнд уншия. За, Монгол улсын дээд шүүх хэргийн танхимын тэргүүн танаа. Орон нутгийн шүүгч ажилтнуудаар хэрүүлсэн санал хүсэлтийг судлан үзээд шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хаан банктай хамтран бүх шатны шүүгч ажилтнуудын нийгмийн аж ахуй орчныг сайжруулах зорилгоор тэдэнд санхүүгийн эзбүрэн үйлчлэгээ үзүүлэх, уян хатан нөхцлөөр цалингийн зээл олгох, орон сууц худалдаа авахыг зориулж хөнгөлөлтөөр нөхцөл зээл олгохоор харилцсан тохиолдож хамтран ажиллаж эхэлснээс хойш даруй 1 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шүүхийн бүх шатны ажилтнуудад хөнгөлөлтөй нөхцлөөр орон сууц хашаа байсан худалдаа авахыг зориулж Хаан банкнаас 174 шүүгч ажилтнанд зээлийг олгох тэдний амьдрал ахуйд бодтой хувь нэмээ оруулжээ. Хаан банк нь нийгмийн хөгжилд хувь нэмээ оруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор дээрх ажлуудыг зөвхөн шүүхийн байгууллагатай хамтран зохион байгуулж хэрэгжүүлж байгаа бөгөөд манай хоёр байгууллагын энэхүү хамтын ажиллагаа харилцсан үр дүнтэй эрчимтэй хэрэгжиж байгаа тэтгэр хангалуун байдаг. Цаашдаа хамтын ажиллагаа маань улам өргөжинтөлж илүү их нөөц боломжийг ашиглаж чадна гэдэгт бидэн итгэлтэй байна. Эдгээр шүүгч танд өөдрөг сайхан энэхүү үйлсийг дуулгахын явдамд
манай банктай холбоотой олон нутгийн нэгэн шүүхэн байгууллагын шийдвэрлсэн иргэний хэргийн хуулбар шийдвэртэй холбоотой асуудлаар хандаж байгаадаа хүчил өчөө. За тэгээд энэ процесс нь явна. За хамгийн доод нь ийм эрхэм шүүгч таныг уг хэргийг тусгайлан авч үзсэн. Хэргийг тал бүрээс нь бүрэн бодиттой шинжилэн судалсан юмсан дээр нотлох хариултыг зөв дүгнэн үнэн зөв шударга хийдэг гаргаж өгөхийг туслахыг эцэгдүүлж байсан. Хаан банкны тал шийдвэр гаргуул шударга болох юм байна. Тэгээд бид бүхэн шүүгчэг юмэн сайтаас үзлээ. Үндсэндээ 2000 ганцхан жилийн материалыг бид бүхэн судалсан. Тэгэхэд үндсэндээ 2013-аас 14 оны цаашаа маш олон хэрэгүүд байна. 13-аас 14-ний хооронд 34 хэрэг Хаан банктай холбоотой шийдэгдсэн байхад 100% Хаан банкны тал шийдэгдсэн. Тэгэхээр Хаан банк хаанхын банк вэ? Монголын банкд бид бүхэн бодож байгаа. Тэгтэл үгүй л дээ. Монголын шүүх зөвхөн дээдсийн албан тушаалтны мөнгөтэй төгрөгтэй хүмүүсийн талд үйлчилдэг юм байхаа гэж бодсон чинь бид бүхэн эндүрч байна. Монголын шүүх гадны гал болсон юм байна. Хаан банкны үндсэн хувьцааны 41.3% Японы Савада Холдинг гэж компани эзэн Савада гэж юм. HS International гэдэг Хонконгийн компани 13.1%, 5 богд компани 22.196%, олон улсын санхүүгийн корпорац 932% эзэн шүү дээ. За хулан гээд Баатар сайхан зэрэгийн гэрүүлийн хүн бий 1332. Үндсэндээ 60% нь гадаадын эзэмшилд байдаг банк Монгол улсын шүүхийн байгууллагад ажилладаг ажилтнуудыг орон сууцчлуулах бас зээл өгөх нэрээр тэгээд дээр нь бол арай хэтэрхий даварцсан. Танхимынх нь ерөнхий шүүгчд нь бид ийм асуудлыг шийдсэн чинь бидний асуудлыг ингэж шийдэж өгөө гэсэн бичиг өгөөс сууж байдаг. Үндсэндээ практикийн харангуут 1 жилийн дотор 34 хэрэгээс 34-үүлээ Хаан банкны тал шийдэгдсэн жишээ юм. За Хаан банкны түүзийн гишүүд дийлийнх нь 8 хүн байдгаас 6 хүн гадаадын хүн байна. Савада Мишима, Жон Лоо гэх Хонконг хятадын хүн, Жимал Масун, НАТО, Адигаре Францис. За тэгээд Баатар сайхан хулан гэсэн хүмүүс байна. За ингээд энэ тухай манай судлаачлаар дэлгэрүүлж ярина. За дараагийн нэг асуудал байна. Монгол улсын харилцаа холбоо хэний мэдэл байгаа юм бэ? Одоо бидний барьж байгаа утас, бидний хэрэглэж байгаа интернет. Монголын харилцаа холбоог гадныхан хянж, Монголын эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд, дарга зэргүүд нь гадаадынхны хяналтанд үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын интернетийн урсгалын тухай би энд тодруулж ярих гэж байна л да. Интернетийн урсгал бөөний жижиг лингийн транзит урсгал. За энийг одоо манай амар сайхан хэвлэлийн байгууллагад оролцож байгаа өөрөө инженер мэргэжилтэй хүн энэ тухай илүү тодорхой хайгдах баг. Гадаадын 98%-ны 85% эзэмшилтэй Mobicom-ийн эзэмшдэг Mobicom Network компани одоо энэ Монголын интернетийг дэрчигтэн хянаж байгаа тухай бас энэ настай мэдээлэл дуулсан. За 63.9% нь Голланд бүртгэлтэй KDDI Overseas Holding гэдэг компани. За 34.9% нь бас Голланд бүртгэлтэй бидний мэдих Sumitomo. За 115% нь манай Монгол эзэмшилтэй Newcom компани байдаг юм байна. За транзит гэх та бүхэн бас зарим нь сайн ойлгохгүй байж магадгүй. Одоо үндсэндээ бол манай дээгүүр нисээд өнгөрч байгаа онгоцоос бүдгэн татвар авч тодорхой хэмжээний төсөв бүрдүүлдэг. За тэгвэл одоо энэ интернетийн транзит урсгал гэдэг нь Европ, Азийг холбосон манай улсын газар зүйн барилттай холбоотой ийм урсгал юм. Тэгэхээр энэ гурван эрхийг транзитийн бөөний жижиглэнгийн гурван эрх нэг компанид байж болдгоо юм байна. Энэ эрхийг Mobicom Network компани авсан байж. Нэг жилийн дотор үйл ажиллагаа явуулаагүй гээд харилцаа холбооны зохицуулах хорооноос журмын дагуу эрхийн цуцалж Mobicom Network компани
засгийн газрын хэрэглэх газар дарга Мөнх хотод хандаж, захиргааны шүүхэд хандаж. Тэгээд 2017 оны 4 сарын 14 гэдэг нэг алдартай өдөр байна л та. Засгийн газрын хэрэглэх газрын дарга Монгол улсын сайд гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих зөвлөл, хамгаалах зөвлөл байдаг юм байна. Энэ зөвлөлийг хуралдуулаад өөрийнх нь доотлыг агентлаг харилцаа холбооны зохицуулах хороонд энэ зөвшөөрлийг цуцлыг буруутгаад энэ зөвшөөрлийг дахин өгөх. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь Mobicom компанид дахин өгөхөд одоо өөрсдийнх нь мэдээллийг өгөх. Гуравдугаарт нь захиргааны хэргийн шүүх 4 сарын 14-ний өдөр хуралдаад энэ эрхийг нээсэн байх жишээ. Үндсэндээ одоо бид бүгдийн дамжуулж байгаа интернетийн бүх мэдээлэл төрийн ордон гэлтгүй. Угаасаа Монгол Mobicom хэдийн хэрэглэгчтэй байлээ. Одоо бидний бүх мэдээллийн урсгал гадаад дахин хяналтанд байна гэдгийг бас хэлхэн зүйтэй гэж бодож байна. Ямар ч бяртай улсууд байдгийн нэг өдөр хуралдуулаад шүүхтэй юутай хайтын шийдвэрийн нэг үсэн гаргаж ирсэн юм. За 3 дугаар асуудал нь жил гаруйны хугацаанд Монгол улсын сангийн сайдын 36 тэрбум төгрөгийн нөөтийн буцаалтыг өөрийнх нь компанид хийсэн хүн байна. Монгол улсын сангийн сайд гасан чойжсон. За энд би яг тодорхой болгохын тулд улсын хэмжээнд нийтдээ жилд 110 орчим тэрбум төгрөгийн нөөтийн буцаалт хийдэг. Өнгөрсөн 1 сарын 20-нд зарим хэрэглэгчид бид ихэнх 50 100 зарим нь 200 зарим нь 400 мянган төгрөгийн нөөцийн буцаалт бидний банкны бид ямар хэрэглэх байна. Бид нэр тэрүүн ярьсаар байгаа тэрүүн гэдэг төрлийн төсөл байхгүй болсон байна. Тэрүүн төрөл хассан байна уу? 400 мянган төгрөг авсаа бид бүхэн яаж барьж байлаа? 400 мянган төгрөг авсан хүн бас нэлээд их юм бодол 8 сая төгрөг болов. Ни бодолтой авалт хийж байж 400 мянган төгрөг авах байх. Үндсэндээ бид 400 мянган төгрөг авчаа баярлж байхад тэнд 36 сая төгрөгөөр хүн өөрийнх нь компани нөөтийн буцаалт хийчихсэн. Сангийн сайд гайлын татврын агентлагууд доор нь байдаг. Тэрийг нотолж өгдөг сангийн сайд. Өнгөрсөн жилүүдэд олон улсын валютын сангийн хөтөлбөрт орно хүүхдийн мөнгө олгохгүй. За энэ би бас тодорхой зүйлүүдийг хэлье. Нийтдээ 2017 онд сая 43 мянган хүүхдэд олгох 104.5 тэрбум төгрөг. Эндээс 28 тэрбум төгрөг дутчихад байна. Бид нар энийг бүрэнгүйст олгохгүй. Олох боломж байхгүй. Гэж байсан 28 тэрбум төгрөг Монгол улсын бүх одоо хүүхдийн 40% нь олох байсан мөнгө дутаад байна гэсэн үг. Өөрийнхөө хувийн компанид 36 тэрбумыг олгочихоос болж. Одоо энэ яасан барагддаггүй шунал, яасан одоо хулгайцлаа гэх юм уу? Та бүхэн муухай сонсогдож байна. Яг үүндээ бол одоо энэ бүхнийг та бүхэн хөрөндөлөд дамжуулах юм бол чойжсөр өөрөө үзэх байх. Сая юм уу тэр бом. Энэ чинь буцаалт нь нөөтлийн буцаалт нь 36 тэрбум гэдэг бол үндсэндээ бол энэ 10% шүү гэсэн үг шүү дээ. 10% нь буцна гэхээр энэний ард нь дахиад яах бол миний толгой хөрөхгүй. Хэдий их найдад боолгох юм. Тэгэхээр ийм боломж болцоо бол нэг компани хувьд байх боломж болцоо байхгүй. 36 тэрбум төгрөг бид хүн тэр умаар нь ярьсаар байгаад 36 сая төгрөгч хэцүү шүү дээ. Яг ингээд тавиад харахад. Тэгэхэд 36 тэрбум төгрөг гэдэг бол 3 тэрбумаар бодох юм бол 12 сургууль. 12 сургуулийг нэг дор 50 хараарай. 50 төсөөлж бодоорой. Ямар нэгэн компани? Хурд групп 8 сая, 18 сая, 10 бишээ. Би тэрбум сая гэдгээ хоорондоо хольж яриад байна. 8 тэрбумаар, 18 тэрбумаар, 10 тэрбумаар баримтууд нь энд байгаа. Одоо прус машин хүний хэрэгцээ хангаал явж байгаа. Монгол улсын монголчуудын дийлийнх нь хонж байгаа.
180 ирэхийг бүрүүлсэн. За тэгэнгүүтээ 50 саяын байр гэх юм бол 720 ирэх. Юу гэсэн үг вэ? 720 бай. Ямиг одоо утгагүй болгоно гэх юм бол тоог нь хэтэрхий олон ч юм уу эсвэл тэрүүмар нь яриад сая доллар молог ярьж их хамархан болцсон байх л да. Гэхдээ яг үүндээ бодиттой байдал дээр бол иймэрхүү байдалтай улсууд Монголын төрийг барьж, Монголын төрийг бэрхшээж, бидний дээр сандайлж ийм утгатай хүмүүс улс төрийн хэмжээ явдаг юм байна л да. Өстөний жинхэнэ суука гэж хэлмээр байна. Жожсуу хэрвээ нэг хатгаа. За ингэж Байрасаа тэгээд за энэ факторч багшаа яг тэгэхээр бид өнөөдөр гэмт хэрэгний тухай ярьж байна. Энэ гэмт хэрэгтэй яа одоо энэ арга ухааны одоо Монголын энэ керамбистийн ухааны одоо нойрмор нэг багш Баатарч багш маань гадаа миний багш байсан. Тэгээд бид гэмт хэрэгний тухай ярьж байгаа учраас энэ тухай Баатарч багшаас яаж гэмт хэрэгтэй тэмцэх яаж энэ булгаачлал өөрчлөлтөөс салбарын гэдэг талаар ерөнхий мэдээлэл өгч Баатарч багш энэ улс орны мэдээллийн талаар тав өөрийнхөө байсан юм. За сайн байна уу хүмүүс. За ингээд батэлтэй дагаад явсан нэг өвгөн байна гэж зарим нь харж байгаа бах. Зарим нь таньд тулгуур сонслоо. Олон юм ярих юм болов. Гэмт хэрэгтэй тэмцэх гол хэрэгтэй нэг бол ирээгүй хууль. Өнөөдөр Монгол улсын ирээгүй хууль бол гэмт хэрэгтэй тэмцэх гэдгийг гэмт хэргийг өөгшүүлэх хууль болчихжээ. Энэ хууль яаж явж батлагдаж яаж явж үйлчилж байна. Тэр энэ хуулийн талаар 2-3 санаа хэлье. Нэгдүгээр дэрэггүй хууль бол дэндүү амьдралаас тасархай. Монгол оронд хэрэгжих ямар ч болцоогүй хууль байсан. Хоёрдугаарт Монгол улсын иргэн хуулиас бол гэмт хэргийн зүйчлэгдэх том шалгууруудыг бараг хассан. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн нарийн зүйчлэл шийдвэрлэж явах хэрэгтэй. Тэр зүйчлэл нь иргэн хуулиар байхгүй. Хамгийн тодорхой жишээ бол гэмт хэргийн англи гэдэг нэг иргэн хуулиас бараг аваа ийцсэн. Гуравдугаарт иргэн хуулиуд дагаж явдаг эрүүгийн байцаа шийдэх хууль гэж байдаг. Энэ хууль бол бас одоо би хэлэхэд арай ичмээ ийм хууль болжээ. Гэхдээ хэлэхээс яах вэ? Ганцхан жишээ хэлэхэд одоо Монгол улсын мөрдөн байцаахад хэрэг үүрэх хал шүүхэл юун ч гэж нэг тухайн хэрэг үйлдсэн үнээр хондо Баатарч хэрэг үйлдэхэд Баатарч хүлээлгэх юм. Баатарч гөнгөрөө хүлээчихвэл тэгээд тэр хэргийг бол хэлбэрчүүлсэн журам шийдэх юм нэ. Байцаалт хол тийм заалтаа болсон. Уурах нэг мөрдөн байцаалт явахгүй. Тэгээд хэдхэн хонд шийдэх ингээ аяхан байна. За энэ бол одоо ямар гай авчирч гэдэг бол тодорхой жишээ харуулна. Жишээлбэл зориг нь тэр эдэн залуучууд яаж шийдэж байна. 16 таа байсан хүүхдүүдтэй нэг Амгаланбаатар гэдэг гоёж. Тэр үе гол хэрэгтэй болсон. Тэрний дагаад хэмжиж явж байна. Тэр яасан юу хэрэг хөлөөс. Тэгээд одоо шийдэх билээ. За ийм хууль өнөөдөр үйлчилж байна. Тэгтээ зэрэг яаж гэмтрэхтэй тэмцэх? Яаж одоо урьдчилан сэргийлэх вэ? Дараагийн санаа бол өнөөдөр төрийн барьж байгаа бол ямар вэ? Баримтаар гаргаад ирлээ манай жолоочод. Тэгэхээр өнөөдөр иргэн хуулинд албан тушаалын гэмтэр гэсэн том бүлэг байсныг авилгалын гэмтэр гэх нэртэй болгоод товчхон хэлэхэд энэ бол зөвхөн толгой ийдсэн зүйл байна. Авилгалын гэмтэр үйлдэхэд оноож байгаа ялал дэндүү хөнгөх. Зүгээр гар утсалгаа хийсэн үнд оноох ялал 10 жил. Ийм хууль үйлчилж байна. За энэ талаар ярил өгч олон юм би. За нөгөө талаар бас нэг хэлж байгаа юм үү зэрэг бол энэ дээр хэрэг үүсгэхдээ бол байцаалт шийдэх хуулийн дээр хэрэг үйлдэлийн хугацаа гэдэг юм ерөөсөөр орон нэр болгоо ийцсэн. Энэ юун чиглэж байгаагүй хэргийг шалгаж явахад хэргийн хугацаа дуусчихвал хаана. Одоо сая ярьж байгаа албан тушаал бол хэрэг үүсдэг шалгуурсаар байгаа хугацаа дуусаад хаагаад байхгүй болно гэсэн үг. За ийм хууль одоо үйлчилж байна. Товчхон ярих юм байна. Асуулт гараад хариулахыг бодъё. За энэ бас нэг зүйлийг
хэлье. Би бас өөрөө хэвлэлийн салбарт бас чамгүй хэдэн жил ажилласны хувьд бас зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү ярьлаа. Манайх ер нь Монголд хаан банктай, Мобикомтой гэрээгүй хэвлэл баг байхгүй юм шиг байна. Тэгэхдээ энэ нэг талдаа нэг хэрэг. Нөгөө талдаа Монгол улсын шүүхийг худалдаад авчихсан. Монгол улсын гадагш доторх интернетийн бүх урсгалыг хянж байгаа энэ хоёр одоо банк, энэ харилцан холбооны компани хоёр ийм үндсэн эрх ашиггүй эсвэл бидний цаашдын ирээдүй юу гэдгийг та бүхэн сэтгүүлч та бүхэн бас бодолцсон байхаа гэж бас итгэж найдаж байна. За ингээд сэтгүүлч та бүхэн энэ өдрийн мэдээг хүргэе. Бид өнөөдөр одоо ингээд ийм мэдээлэл хийгээд сууж байгаадаа үнэхээр утарч байна. Бидний өдөртөж байгаа бидний аж амьдралыг одоо зохион байгуулах гэж байгаа төрийн өндөр шинжлэлт маань хулгайч зөөвөрчнөр суулсан шүү дээ. Шүүх худалдагччихсан энийг бид нар 10 жилийн турш ярьж байгаа. Та бүхэн мэдж байгаа. Саяны хаан банкны жишээхэд Тухайн Батцайхан гэдэг дарга орлогч даргын үүрэг гүйцэтгэдэг ийм хүн ийм албан бичиг хичээл 7 хоногийн дараа шүүхийн шийдвэр гаргахдаа иргэнийг хохиросон шийдвэр гарч байгаа. 100% иргэнийг хохиросч. Шүүгчнэр худалдагдчихсан. Мөнгөтэй дүүлжилдэг. 10 сая төгрөгнөөс болоод амиа хорлох гээд явж байгаа хүн байна. Тэгэхэд өнөөдөр төрийн шинжлэх суусан нөхдүүд нь 30-40 тэрбумаар нийлж байгаа. Энэ эхний жишээ бол тодорхой. Хаан банкнаас танаа ажилчид зээл өгсөн хэргийг нааштай шийдэж өг гэдэг албан бичиг явуулдаг энэ бүр цагаан гарсан нөлөөлөл байгаа байхгүй юу? Одоо жирийн биднийг шүүгчнэр бол очихлоор нөлөөллийн мэдүүлэх зур гар үсэг зурхгүй бол одоо бараг чамайг нөлөөлсөн тооцсон гэдэг ингээд дарамтлаад байдаг мөртлөө өөрөөсөө ийм бичиг аваад тэгээд мөнгөтэй хүнд үйлчилж гин гэдэг үнэхээр аимшигтай. Хоёр дахь жишээ та бүхэн Мобикомтой холбоотой асуудал. Энэ нэг засгийн газрын хэрэглэх газрын дарга Мөнх хот гэдэг байгаа юм. Мөнх хот байсан баг юм. Тэгээ энэ Мөнх хот өөрөө хөрөнгө оруулагчдыг хамгаалах зөвлөлийн зөвлөмж гэдэг юм 2017 оны 4 сарын 14-ний өдөр ингэж бичсэн байгаа байхгүй юу? Өөртөө зөвлөмж гаргаж сууж байгаа. Тэгээ энэ зөвлөмжн дээр юу гэж бодож байгаа гэхээр засгийн газрын хэрэглэх газар зөвлөмж өгч байгаа юм. Харилцаа холбооны зохицуулах хороо зөвлөмж өгч байгаа юм. Хамгийн ноцтой Мобиком корпорац зөвлөмж өгөөд энэ дээр би одоо бүрнээр нушаад гин Mobicom Networks компани Монгол улсын хуулийг чанд дагаж мөрдөх, хуулиар хяналт тавих үүрэгтэй холбогдох байгууллагуудад хууль заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулахад нь дэмжлэг үзүүлэх, тайлан холбогдох бусад мэдээлэлээр цаг тухайд нь хүргэж байх гэдэг зөвлөмж өгсөн байгаа байхгүй юу? Энийг та бүхэн ойлгож чинь тийм. Нотлох баримт цуглуулах гэдэг бол хууль хяналтын байгууллагын хийх ажил. Өөрөөр хэлэх юм бол интернет, гар утсаар, мессежээр дамжиж байгаа хувь хүн төрийн болон аж ахуйн нэгжийн нууцтай холбоотой мэдээллийг засгийн газарт гаргаж өгнө гэсэн зөвлөмжийг өгж байгаа байхгүй юу? Бидний мэдээллийн аюулгүй байдаг гэж байхгүй. Өнөөдөр бид нар танкер байлгахгүй шүү дээ. Өнөөдөр бид нар энэ хүмүүсийн яриад байгаа шиг мэдээллийн 90% бид нар мэдээлэлээр барьж байгаа. Гэтэл Монгол улсын анхдагч компани, хамгийн томоохон одоо хэрэглэгчтэй компани 98.85% нь Япон улсын мэдлэлд байгаа компани бидний мэдээллийг ямар ч хараа хяналтгүйгээр ингээ авчиж байна. Тэгээ нэг өдөр 4 шийдвэр гаргуулж байгаа байхгүй юу? Нийслэл захиргааны иргэн шүүхээс шийдвэр гарч байна. Засгийн газрын хэрэглэх газраас 2 шийдвэр гарч байна. Харилцаа холбооны зохицуулах газарт 1 шийдвэр гарна. Ямар хурдтай ажилтдаг энэ хууль нэлтийн байгууллага төр засаг байна. Тэгээ би энэ дээр нэг зүйлийг энэ мөнгө хот гэдэг нөхөр үзэж байгаа бол нүүрсний хулгайч баригддаг гэсэн. Нүүрсний хулгайч. Улсад 70-80 сая долларын хохирол учруулсан гэж байгаа. 70-80 сая доллартай тэнцвүүц одоо тэр нүүрс хулгайсан гэж ингээд яригдаад байгаа шүү дээ. Энэ мөнгө хотыг ярих юм бол бүр ярих юм бол 14 тэрбум төгрөгийн казиногийн хэрэгт холбогдож байсан хулгайч. Их хурал дээр ерөнхий сайдаараа гурил нүүрсний хулгайч баригдгийн шүүгээ хэрүүл хийжсэн нөхөр
Энэ бол энэ нүүрс зарснаас илүү аюултай зүйл байгаа байхгүй юу? Монгол улсад нууц гэж байхгүй болсон юм байна. Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тэгэхээр бид нар энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлд одоо бид нараас холбогдох шалгалт хийхийг хүсч аль бичгээр хандна. Энэ асуудлуудыг дуустал бид нар явна. За 3 дахь жишээ та нар чойжсэн ингээд нэг нөхөртэй холбоотой. Одоо тэр тосон бомбын ордыг одоо ингээд хүн амны хэрэгтэйч холбоотой байж магадгүй юм мэдээлэлүүд явдаг. Тэгээ хувийнхаа компани 36 тэрбумаар навал идчихдэг. Уучдаг юм уу? Тэгэхээр энэ бүхнийг иргэдийн шударга төрийн бүс байгуулалт бид нар залруулахын төлөө хууль хяналтын байгууллага энэ дээр хэрхэн ажиллаж байгааг бид нар байнга хяналттай юм. Шүүх нь худалдагдсан гэсэн одоо бид нар худалдагдсан шүүхийг засах ирмэлзэл өнөөдөр зарим улсын хурлын гишүүдэд бий болсон гэж бид ойлгож байгаа. Тийм учраас бид нар энэ шүүх засаглалын янзар завхарлыг засахын төлөө бид нар ажиллана. Хулгайч нараар бид нар ингэж дураараа тоглоулахгүй. Монгол улс чинь бас тусгаар тогтнол язгуур эрх ашиг үндэсний аюулгүй байдал гэж юм байгаа гэдгийг та бүхнээр дамжуулж хэлмээр байна. Тэгээ бид одоо энэ бүхнийг ярих биш засах, энэ хулгайчнад хариуцлага тооцоолох ийм зайлшгүй шаардлага байна гэдгийг өнөөдөр хэлмээр байна. Монгол таньда зүтхийг гэж байгаа. Тийм Монгол таньда зүтхийг гэж тоглолт хийсэн мөртлөө цаагаараа ерөөсөө маш бага хугацаанд засгийн төрийн эрх мэдэлд ажиллаад ийм зүйл хийж идэг. За манай сэтгүүлчдээс асуулт байна уу? Хараад өгсөн байх. Таамаглаас асуулт байвал бид нар хариулт өгнө. Ер нь бол Монгол улсын шүүх засаглал ялзарсан гэдэг. Шүүх засаглал нь ялзарсан. Гадаадын хөрөнгөтэй хүмүүс орж ирээд эдийн засгийг атгачихсан. Эдийн засгаараа дамжуулаад төрөл нийгэм ингээд атгачихсан. Ерөөсөө ингээд Монгол улсын тусаад үндэсний аюулгүй байна уугүй гэдгийг өнөөдөр бид бүгдээр бодох цаг нь болж ил гэж би хэлмээр байна. Монгол их орноо гэсэн сэтгэл зүрэхтэй хүн бол энэ тухай бодохгүй үнэхээр аимшигтай нөхцөл байдал үүссэн байна гэдгийг бид өнөөдөр дахин одоо санаалдуулмаар байна. Шүүх нь ажиллаа хийхгүй, прокурор цагдаа нь ажиллаа хийхгүй, тэгээд улсын их хурлын гишүүд нь гэмт хэргийн шинжтэй мэдээллийг яриа суулж идэг. Энийг л одоо боловсруулмаар байна гэж мэдээлэл хийж байгаа. Асуулт байна одоо. Хайр байхгүй байх. Нас потом явж таа гүрцээ маш баярлалаа. Чачаа